За Монгол улсын гендерийн тэгшэрхийн асуудал сүүлийн жилүүдэд нэлээд анхаарал хандуулах сэдвүүдийн нэг болж байна. За олон нийт болон төрийн байгууллагуудын зүгээс гендерийн тэгшээлийн талаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. За ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа маань ихэнх яваад байгаа учраас хөвгүүдийн болон эрчүүдийн гендерийн тэгшээтэл орхигдуулах бас нэг зарим талаараа асуудал болж байгаа. За хөвгүүдийн болон эрэгтэйчүүдийн гендерийн тэгшээтэл орхигдоод байгаа ганц нэг шалтгаан нь бол уламжлалт гендерийн ойлголттой холбоотой гэж холбож үзэж байна. За хөвгүүд маань хүчтэй байх ёстой, сул дорой байх ёсгүй, өөрийнхөөс хөвгүүдийг ойлголт юм эцэгчүүд мань багаас нь хүчтэй болохоор энэ чиглэлийн асуудлууд маань энэ ойлголтоос улбаатаагаар эрүүл мэндийн болон боловсролын тэр дундаа хөлбөмбөрлөх хэрэгтэй асуудлуудад илэрэн гарч байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн зүгээс энэ чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна.